Никола Тесла, Томас Эдисон хоёр бол түүхэнд нэртэй томоохон зохион бүтээгч, сууд ухаантнууд. Тэд өөр өөрсдийн арга барилтайж хувь хүнийхээ талаас тэс ондоо хүмүүс. Гэхдээ адилхан зүйл байгаа нь хоёулаа шаргуу хөдөлмөрлөхөөс гадна хоёулаа далд ертөнцтэй холбоо тогтоох төхөөрөмж зохион бүтээж байсан. Никола Тесла сүнсний ертөнцтэй холбоо тогтоох боломжтой радио зохион бүтээж олон нийтэд хүрэхэд Эдисон Марконы ч гэсэн мөчөөхөө өгөхгүй өөрийн бүтээлээ гаргана. Бүр Теслагаас ч илүү гарна гэж ам гарсан. Тэгэхээр сүнс болон далд ертөнцтэй холбоо тогтоодог төхөөрөмжний талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. Учир битүүлэх хэрэг дуртай бол манай чанелыг subscribe хийгээрэй. 1882 онд залуу ирээдүйтэй инженер Никола Тесла Эдисон Марконыгийн дор ажилладаг байсан. Цаг хугацаа явахын хэрээр хоорондын ялгаа илүү мэдрэгдэж зөрчилдөж эхэлсэн. Эдисон ерөнхийдөө замбрааг үед зүйлээ тавихаас гадна шинэ бүтээлээ гаргахдаа дуршилтанд илүү анхаардаг байсан. Харин Тесла нэгтэн бай багж хэрэгсэл шүүрж авахаас өмнө эхлээд сайн бодож тунгаахыг илүүд үздэг байсан. Эцэст Тесла бие дааж салбартаа өөрийн нэрийг гаргаж чадсан ч зөрчилдөөнд дуусаагүй. 19-р зууны сүүлчээр Эдисоны тогтмол гүйдлийг давуулан биелүүлсэн Теслагийн хувьсах гүйдэл олонний анхааралд өртөж, War of the Current гэх нийтлэлд хинийх нь бүтээл дийлэх хэсгийг улс орон даяараа ажиглаж байсан. Теслагийн хувьсах гүйдэл илүү үр өгөөчтэй массыг хамарсныг баталснаар даргыгаа дийлж томоохон ялалт байгуулж чадсан. Харин Эдисон энэ ялалтаа мартаагүй. Харин ч Теслаг өрсөлдөгчөөр харж эхэлсэн. Тэрээр Теслаг сүнстэй холбогдох төхөөрөмж зохион бүтээснийг анх дуулаад ойшоогоогүй ч олонний анхаарал өртөж томоохон хэвлэл мэдээллийг хэрэгслээр гараад ирэхэд Эдисон ч гэсэн өөрийн бүтээлээ гаргахаар шийдсэн. Гэхдээ эндээс нэг асуулт урган гарч ирж байгаа нь зохион бүтээгч нарт юу ингэж хүчтэй нөлөөлж шинэ бүтээл гаргахад хүргэв. 20 дугаар зууны их үед үзмэрч далд ертөнцтэй харилцдаг хүмүүс нэлээд олонний анхааралд байсан. Хүн болгонд өхөхстэй холбоо тогтоох боломжтой гэж боддог үе байсан. Эдисон эхэндээ сүнс гэх мэт зүйлийг сонирхож чухлаар хүлээж авдаггүй байсан ч Теслагийн бүтээлийг дуулснаас хойш нууцаар лабораторид ажиллаж эхэлсэн. Ингээд 1920 оны нэгэн орой Эдисон лабораторид хэсэг бүлэг эрдэмтэд найз нөхдөд цуглуулж сүүлд гаргасан бүтээлийн туршилтыг үзүүлэхээр шийдсэн. Цугларсан зочид эхлээд цаглагын гүйдлийн чимээ сонсож тэгээд киноны прожектор шиг зүйлийг олж харсан бөгөөд тэрээр тайлбарлахдаа гэрэл фото электрикийн эслүү тусгаснаар хэмжүүр ажиллаж электрон гэрлийн өмнөр өнгөрсөн ямар ч жижиг зүйл бүр хүний нүдэнд ч үзэгдэхгүй зүйлийг олж тогтоох боломжтой талаараа хэлсэн. Өрөөнд эрдэмтэд найз нөхөд далд ертөнцтэй холбоо тогтоодог зүүн бэлэгтнүүд цугларсан байсан. Эдисон эдгээр зүйл сүжиггүй ч өөрийн шинэхэн бүтээл болох сүнсний утсыг амжилттай болсон эсхийг мэдхийн тулд нэг удаа нүдээ анхаар шийдэж одоо л зүүн бэлэгтнүүд өөрийн ур чадвараа гаргах цаг сүнс дуудацгаая гэсэн. Ингээд гэрлээ унтрааж лагаасаж бүгд ширээ тойрон сууж сүнс дуудах зан үйл эхэлсэн. Зан үйлийг дундаа орж байхад эрдэмтэд төхөөрөмжний хэмжүүрээс нүдээ салгалгүй харж ямар нэгэн зүйл юу ч хамаагүй болохыг дэсэн ядан хүлээж суусан. Эцэст нь зүүн бэлэгтэн сүнс бидэнтэй хамт байна гэхэд төхөөрөмжн дээр юу ч хэлрээгүй. Хинч юу болоод байгаа талаар гадарлаагүй. Зүүн бэлэгтэн хангалттай хүчтэй байсангүй юу? Эсвэл Эдисны төхөөрөмж хангалттай мэдэрч чадсангүй юу? Эсвэл бүр сүнс үнэхээр ирсэн байсан уу гэсэн олон асуултууд урган гарч ирсэн. Хэдэн цагийн дараа Эдисон ирсэн зочдоо талархлаа илэрхийлж гэрт нь явуулаад ажилдаа буцаад орсон. Эндээс нэг зүйл сануулхад Эдисон алдаа бүтлгүйтэл болгоно шинийг сурах боломж гэж хардаг байсан. Тийм ч болохоор сүнсний утсаа дахин дуршиж сайжруулахаар ажиллаж байсан. Харамсалтай нь хэдэн жилийн дараа Эдисон нас барсан. Гэхдээ эндээс нэг хачирхалтай зүйл байгаа нь Эдисны сүнсний утастай холбоотой материал хувийн тэмдэглэл нь тэр чигээрээ алгуулсан. Бид хэрхэн мэдэж байна гэхээр Эдисон тухайн үед томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүнснийхээ утасны талаар ярилцлага өгсөн байдаг. Гэхдээ одоо болтол бүтээл ямар шатандаа явж байсан дууссан эсэх талаар ямар ч мэдээлэл байхгүй. Ингээд Эдисны сүнсний утас алга болж байна. Гэсэн хэдий ч бидэнд Теслагийн сүнсний радио байгаа. Эдисны сүнсний утас гарч ирснээс 20 жилийн өмнө нэг орой Тесла
лабораторид радио бүтээж байхад хүчтэлгүй радиогент долгионы хүлээ авч тэрнийг үгтэл нь айлгсан байдаг. Тэрээр хэлэхдээ намайг лабораторид ганцаараа байж байхад гинтэл харийн хэлээр хүмүүс харилцан яриа шиг зүйл үүсгэж байсан. Би яг юу яриад байгааг нь ойлгоогүй гэсэн байдаг. Теслагийн хувьд энэ тохиолдлыг улам эвгүй амар болгож байгаа зүйл нь тухайн үед тэрээр болор радио барьж байсан. Болор радио нь ямар ч гадны хүчтэй радио шаардлагагүйгээр долгион хүлээж авдаг төхөөрөмж. Ямар ч захилгын хэрэггүй гэсэн үг. Харин ганцхан хүч ашигладаг нь электрон соронзон оронгийн долгионоос гарч байгаа зүйлийг л хүлээж авдаг. Тэгэхээр Тесла хийхоос анхаараас дуу гарган авсан гэсэн үг. Одоо эндээс нэг сонирхолтой зүйл дуртахад хүний бие захилгаан үүсгдэг. Амарч байгаа хүн барагцаалаад 100 Вт эрчим хүчийг гаргаж гэрлийн чэдэн асааж чадах хүчтэй л ялгаруулдаг. Харин идэвхтэй хөдөлгөөн хийвэл илүү эрч хүчийг ялгаруулна. Теслач үүнийг мэдэж байсан. Захилгаан байгаа газар электрон соронзон орон үүсэж байгаа. Түүнчлэн Эйнштейний хэлснээр энергийг бүтээж эсвэл устгаж болохгүй. Зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт л оршдог санааг Тесла дэмжсэн байдаг. Хэрвээ хүний сүнс электрон соронзон орон юм бол энергийг устгаж сүнөөж болохгүй. Тэгэхээр өгсөн хүний энерги өгсөний дараа ч гэсэн оршин байсаар байхыг илтгэж байна. Тесла энэ давтамжийг л тааруулсан төхөөрөмж үтэйвэл нөгөө ертөнцтэй холбоо тогтоох боломжийг олгоно гэд өөрийн сүнсний радиогоо зохион бүтээсэн. Өнөөдөр бид энэ бичлэгээрээ Теслагийн радио ямар аваа хүлээж авсныг тун удахгүй сонсох болно. Wanna play hide and clap? Бидний түрүүхэн дурдсан Эдисон бол практик талдаа, Тесла бол аналитик талдаа гэдгийг санаж байна уу? Эдисон хэдэн цагч хамаагүй лабораторид сууж дахин бүтлгүүтэж эцэст нь гаргалгаа олдог. Эдисний хийсэн алдартай ишлэлийг дурдвал тэрнийг ер нь ямар хүн болохыг илүү сайн ойлгоно. Тэрээр хэлэхдээ би бүтлгүүтэйгүй. Би зүгээр л 10,000 буруу аргыг л олж нээсэн. Суу тухайн 1%, хөдөлмөрт 99% гэсэн байдаг. Мэдээж шаргуу байна. Харин Тесла бол эсэргээрээ. Тесла илүү интроверт, ихэнх цагаа толгойдоо өнгөрөөж, лабораторид орохоос өмнө тоолдошгүй их хугацааг цаасан дээр булгасан санаагаа математик болон физикээр дамжуулан гаргалгаа хайдаг байсан. Тэрээр өөрийн санаагаа амжилттай ажиллана гэсэн цагтаа тэмдэглэл хөтөлж, патент авдаг. Тэрээр сүнсний радио дээрээч патент авсан. Тэгэхээр патент байна гэдэг нь барьж болно гэсэн үг. Харин радионы талаар дуулсан хүмүүс барьж ч үтсэн байдаг. Та сүнсний радио өөрөө ч барих боломжтой. Энэ нь тэмч өндөр өртөгтэй зүйл биш. Илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл би доор линкийг үлдээсэн байгаа. Харин одоо Теслагийн сүнсний радио яаж дуугарч байсныг сонсоцгоё. Тэгэхээр энэ сүнс мөн үү? Сүнсний ангуучид тийм гэж байгаа. Орчин үед сүнсийг сонсож, холбоо тогтоож байгаа төхөөрөмж Теслагийн хэрэгжилж байсан төхөөрөмж. Тэгэхээр энэ төхөөрөмжийг хэрхэн ажилдаг талаар олж мэдцгээе. Сүнсний ангуучид Electronic Voice Phenomena (EVP) ашиглаж, сүнсний дуу хоолойг электрон төхөөрөмжөндөө хураан авдаг. Шинжлэгдсэн хувилбараар бол Instrumental Transcommunication (ICT) гэдэг. Сүнсний дуу хоолойг бичлэг хийж байх үед сонсогдоод байдгүйч буцааж тоглоулахад эсвэл тусгай програмаар өөрчлөхөд илүү тодорхой сонсогддог. Зарим нь ямар ч хамааралгүй үг хэлж байхад зарим нь асуултанд шууд хариулсан ч байдаг. I hear a woman's voice. Now? Ma? Тэгэхээр сүнс бол электрон соронзон энерги юм бол логиктэй шинжлэх ухааны тайлбартай сонсогдож байна. Тийм болохоор л бид тэднийг сонсож бас дуу хураагурт хоолойг нь бичих боломжтойг мэдэж авлаа. Ерөнхийдөө энгийнээр тайлбарлавал сүнс бол биегүй. Гэхдээ тодорхой хэмжээний энерги байгаа. Бид далд ертөнцтэй холбоо тогтооход радионы давтамжийг ашиглаж байна. Тэгэхээр радионы давтамж бидний нүдэнд харагдахгүйч биднийг хүрээлээд хаасайгүй байгаа. Эдгээр давтамжинд сүнсний энерги нөлөөлж Теслагийн радио хүлээж авсан байх боломжтой гэсэн санаа. Жишээ нь эдгээр дуу хоолойг л цагтл хүргүүлж байгаа мэт. Сайн уу? Эсвэл эндээс яв гэж долгионд нөлөөсөн байх боломжтой.
Go away? Энэ сүнс мөн үү? Хариултыг танд үлдээе. Харин үйл итгэгч нар дуу хоолойг хүлээж авч боловсруулж байгаа зүйл хамааралгүй чимээг дуу хоолой болгон сонсоод байна. Эсвэл таамгаараа хүчээр дуу хоолой болгож сонсоод байна гэсэн. За яг уу. Тийм болог. Гэхдээ эдгээр дуу хураагур болон сүнс далд ертөнц юугаараа илүү сонирхолтой учир битүүлэг болгож байна гэхээр та сүнсд итгэдэгч вэ, итгэдэггүйч вэ? Бид батлах боломжгүй. If you're here, can you tell us your name, please? Hello. Сүлд нь гэж хэлэхэд зохион бүтээгч нар эрдэмтэд зөн бэлэгтнүүд яагаад гинт үхлийн талаарх амьдралыг илүү сонирхох болов? Тэгэхээр тухайн үед Испани ханиад маш хурдцтай дарахж хэдэн жилийн туршид түүхэнтэх хамгийн хор нөлөөтэй дагал болж байсан. Нэмээд дэлхийн 1-р дайны гар цөхрлийг амсаж гашуудал үхэл хаасаагүй байсан. Хүн болгонд л нөлөөлж байсан. Та ямар ч логиктэй шинжлэх ухаанч хүн байсан ч гэсэн гинтийн гар цөхрөл учрахад далд ертөнцийн талаарх үзэл бодол бүрэн өөрчлөгдөх боломжтой. Та сүнс далд ертөнцийн шүүмжтэй хандахгүйгээр үннээр нь хэлээрэй. Хэрвээ маш хүнд зүйл тохиолдвол далд ертөнцөөс эсвэл шашнаас гаргалгаа хайхгүй гэж үү? Бид үхлийн дараа юу байдгийг мэдэхгүй. Сүнсэн биеийг амгалан байлгахын тулд зан үйл хийдэг. Тэрнтэй адил сүүлчийн удаа ч гэсэн хайртай хүндээ хэр их санаж байгаагаа, хэр их хайртай гэдгийг хэлэхийн тулд хүмүүс маш олон арга хэрэгэлдэг. Зарим хүмүүс сүүлчийн ганцхан хормын төлөө бүх зүйлээ золиослоход бэлэн байдаг. Хэрвээ та ойр дотны хүнээ алдсан бол нэг зүйлийг санаж явахыг хүсэж байна. Бидний энерги мөхөх боломжгүй. Бид зөвхөн өөр хэлбэрт дахин оршсоор тэд үргэлж бидний тэрхэд байсаар байна гэдгийг санаж яваарай. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.